Сайн байцгаана уу? 7 хоногийн тойм. Монгол Улсын засгийн газар өнгөрөх 7 хоногт дуустдаггүй олон яриануудаас тусгаж ажиллалаа. Оюу толгойн хэлэлцээр тэтгэврийн реформ, төрийн өмчит компаниудын шинжилэл, бизнесийн эрх чөлөө. Монгол Улсын засгийн газар оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж хэлэлцээрийн үр дүнд 8.4 тэрбум Америк доллар буюу 30 гаруй их найд төгрөгийн зардлыг бууруулахаар болж Монголын тал хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 их найдаар нэмэгдүүлв. Монголчууд оюу толгой хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Монголчууд эрх ашгаа хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Ногдлошийг 26 онд оюутлогоос бид нар ногдлош явуулсан. Онтрогийн хэлэлцээр бол Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан байгалийн баялагын өгөөжийг дийлэнх хэсэг Монголын ард иргэдэд ирнэ гэсэн зарчим дээр суурилж хийгдэнэ. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг батлууллаа. Эрсдэл бага бизнесийн үйл ажиллагаанууд чөлөөтэй эхэлж төрийн дарамт давхардсан хяналт шалгалтууд цөөрлөө. Зах зээлд хэд оролцдог төрийн зуршлыг хуулиар хаалаа. Гадаадын банкнд зах зээлээ нээж хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлв. За эдийн засгийн эрх чөлөөний хууль 100 хуулийн реформ хийжлээ. Одоо засгийн газар наадмын дараа эрсдлийн үнэлгийг суурлаад шууд 5 жилийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр сонгож өгнө. 41-ийн тусгай зөвшөөрөл энгийн болж байгаа. Шууд хийнэ. Хиймэл оюунаар тендер явуулна гэж хуульчилсан шүү дээ. Ер нь хүний оролцоог багасгана. E-бизнес амилсан. Хувийн хвшлээ дэмждэг шинэ үеийн соёл тогтсоо. Баялаг бүтээгч нараа дэмжинэ. Боддоор 100 хоногийн чөлөөлтийг хийсэн. Ашиггүй ажилдаг төрийн өмчит компани гэж байхгүй болох хуулийг батлууллаа. Төрийн өмчит компаниг улс төрчийн хүнээр биш мэрэгжлийн удирдлагаар хангана, чадваргүй удирдлагыг чөлөөлж чадвартай удирдагчийг урамшуулна. Энэ парламентын хаврын чуулганы хугацаанд бол бид нар олон жил хүлээгдсэн дуустдаггүй олон яриаг дуусгасан нэг бол төрийн өмчит компани хууль болж байна. Одоо яах вэ гэхээр сая 12 компани дээр төрийн өмчит компаниуд дээр олон улсын санхүүгийн аудит оруулаад наадмын өмнө бид нар санамж зураад ажлыг эхлүүлэх гэж байна. Ашиггүй ажилтдаг төрийн өмчит компани гэж бол байхгүй болж байгаа шүү дээ. Монгол Улсын засгийн газар ахмадуудаа сонсож тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлв. Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд өндөр тэтгэвэр авдаг болж ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирлаа. Тэтгэвэр нэмэх шийдвэр улс төржилтөөс ангижирч тэтгэврийн тогтолцооны гажуудлыг чөлөөлөв. Энэ тэтгэврийн реформ бол өөрөө шууд тэтгэвэр нэмэхээс л болгоомжил тогтолцоог зөв болгож тэтгэврийн нэмэл гэж оруулж ирсэн зарчим. За ингээ бүгдийнх нь цалиг тэд дээр нэмлээ, тэтгэврийн тэд дээр нэмлээ. Тогтолцоо нь буруу юм дээр аваач нэмсээр байгаад энд хүрцэн. Тэгээ тогтолцоо хий гэхээр ингээд явж өгдөгөө. Тэгэл бие хуурсаар байгаад өнөөдрийг хүрцэн. Тэгэхээр ер нь суур асуудлуудыг бүхэлд нь шийднэ. Монгол Улсын засгийн газрын 100 хоног эх 7 хоногт тохионо. Монгол Улсын засгийн газар томоохон хэлэлцээрүүдийг амжилттай хийж, чөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаж, асуудлуудыг үндэс суурьаар нь засан шинжлэх хуулиудыг батлуулан дуустдаггүй олон яриануудаас дундаллаа. Өнгөрсөн хугацааны бүх алдаа оноог засад залруулсан суур реформуудыг хийсэн дуустдаггүй яриаг дуусгасан ерөнхий сайд байя л гэж би хичээж байгаа.